За юу яцгаанда та бүхэндээ шинэ оны минь төргий. Энэ жил жинхэнэ үзүүлэлт өгөр. Амжилт хүсье. Анхны кино маань 2014 онд нээлттэй хийжсэн IMDb-гээс 7.2 үнэлгээтэй дайн болон спорт жанрын Unbroken кино юм. Энэхүү кино маань дэлхийн 2 дугаар дайны үеэрх нэгэн залуугийн гайхамшигтай түүхийг харуулах бол. Шууд кинонд орцгоё. Кино маань бөмбөгдөгч онгоцуудыг харуулж эхлэн төд удалгүй цаг нөсөн бололтой бөмбөгдөж эхэллээ. Хин дээрээсээ бөмбөгдүүлээл зүгээр суугаад байх уу? Япончуудын хариу зөвхөлд юу юугүй ороод ирлээ. Дайсныг энтийн цохилд онгоцыг гэмтээсэн ч бууж өгөлгүй байлцаар л. Хөл толгойн мэддэхгүй за бараг л дийсел латын маань амьдрал шиг амьд гарахын төлөө үзэж тарж өсөрч наалтнаа. Гэхдээ гоё нь төгжрөхгүй сайхан юм да. Шархтаад Америк кино юм хойно буудалцаар арай хийж даалгаврыг амжилттай биелүүлээд буцнаа. Өөрсдийнх нь онгоц нисгээс цаашгүй бас торомзгүй болсон байдаг. Дүрс шилжин үйл явдал маань нэгэн цэргийн өнгөрсөн амьдрал руу яваад орноо. Энэ бол манай киноны гол дүр Луис Замприни. Сүмд эцэг эхтэйгээ хийх юм олж чадан цаан суугаа охиныг аятайхан дамшиг юм да хэмээн нүд хийжээдл аав дагцтай давлгүй л яах. Нилээн хөдөлгөөнтэй сахилахгүй хөхт гэдгийг энэ зүгтж байгаагаас харж болно. Гүсээр агаад манай нууц Эрдэнэсийн хайрцаган дээрээ ирээд нээвэл эксперимент, тамхи, мөнгө, за тэр шилтэй нь услаа биш байх. Би жижигч бэлчээр нь том гэдгийг тамхи асан шилтэй муухын хүүгээс харж болохоор баг. Өндөг анхдагч уу, дахин анхдагч уу. Ухааны бодсон шигээ янжуур сорон чийлрэн сууж итэл нутгийн индианууд гарч ирснэ. Муу урилгагүй зочин минь ацаа хийж байгаа гэх үгнээс Луисын гэр бүлийг цагаач гэдгийг мэдж авдаг. Ингээд Луис маань дэвчиж баруун шулууна яг хийгчээтэл цагтаа хаанаас ч юм гарч ирээд шил үзүүдээд гэрлүү наваа авчдаг. Шилтэй өмнөхийн талаар аав ээжт нь хошуу хөргөлгүй л яах. Ээж нь сэтгэлээр унж аав нь суран бүсээрээ хэд ороолгоо л авлаа. Гэхдээ л манай аавдч тэлийн гаднаа хайран дотроо доо. Луис ээжийнхээ хоол хэрхэн хийхийг нь харж өөртөө гимшсэн суув. Магтсан Луис гихчээр өнөө гимшдэг баатар маань маргааш нь гүүж бүз залуусыг нүүтийн байгаа охтуудын доор ихт дээшээ харцсан сууж байлгүй л яах. Хэн нэгэн түүнийг харсан уу? Доор хэн байна л гэж байна. Баригдсан Луис маань гараадгүй нэ. Гүйлтийн талбайг хөндлөн голдгүйсээр яг л саяны өнгөрцөг зун шиг талиж одноо. Тэр дунд нь гүйжсэн залуусын нэг нь Луисын ах Пит байв. Ах нь Луисын гүйж байгааг олоод харчихнаа. Ах нь уг нь гүйдэг ухаантай юм байж хаавс. Хүний ах юм гэсэндээ дүүгийнхаа чихэнд дэлгэр мөрөн шиг шивнсээр ятгах чаднаа. Чи чаднаа. Чонд бусд байхгүй чадвар байна. Ялж ээжл ялна. Чи бол манай гэр бүлийн сэнзүү. Энэ дрэгээл манай хүнд сумлуулад сургуулийнхаа тэмцээнд ортол хамгийн ард гүйж явнаа. Дүүгийнхээ занг мэдэх ах нь би чиний халиунаг яасныг ч аав тэлэн шүү гэсэн манай хүн хурдлаад л эхэллээ. Халиунаг яатсан бол доо. Ахад respect. Сар жил үлэрсээр бид нас бийн төрсөн луйг харж тэмцээнээс тэмцээ гараанаас барианд гүйсээр торнадо гэх тоос орогчны нэртэй болчлоо. Хамгийн сүүлийн олимпийн эрх авах тэмцээндээ хөл дөрөө дэвсүүлсэн ч барианд хурдхийн орж ирж Америкийн ахлах сургуулийн хамгийн урдан хүн болгон тэрэ. Амжилт нь түүний өмнөөс ярьж 1936 оны Берлийн Олимпиад оролцох эрхээ авдаг. Түүнийг гаргаж өгөхөөр Пит ахын ирсэн бөгөөд Луи маань ахтаа таал намайг сэнзүү өдрөд сумлааг бол би энд ирэхгүй байлаа хэмээн талархдаг. Үйл явдал ботсон одоо цаг руу шилжиж Луис маань эвдэрхийн онгоцонд газартгаа хүлээж суув. Хүн шиг нисгчтэй тулдаал онгоц нь хаа очиж газардж байгаа. Бүгд л бөөн баяр хөөр болсон ч өнөө мөн шархацсан гэдээ хараад буцаад дуугаа ураадаг. Нэг цэрэг нь тэнгэр дээрээ үлджээ. Тэнгэр дээр үлдсэн нэгнийхээ араас гуниглан зогсох энэ залуу бол Фил. Луис маань тамирчин хүн учраас байнгын бэлтгэлээ хийхгүй бол болохгүй. Рокки шиг машин даган баахангүй. Гэвч нэх утсангүй. Нэгэн даалгавар тэднийг хүлээж идэг. Чүү айтай энд эндээс цуглуулсан нисдэг болгосон лаазанд суугаад даалгавартаа гарнаа. Ингээд нисчээтэл нэг хөдөлгүүр нь ажиллахаа болилгүй л яах. Лаазууд бужигнаан дунд Луис маань дахин өөрийн үдээд урсамж руу биднийг аваачдаг. 1936 оны Берлийн зууны олимп. Америкийн баг зогсголоог бид харж. Ингээд улсынхаа нэрийг өөрсөн залуус шүглийн дуунаар гүйж эхэллээ. Гэр бүлийнх нь радиогоор Луисын нэр гарахыг хүлээсээр л ер нь бол хамгийн лардгүйгээд. Гэтэл сүүлийн тойрог дээр хаанаас гарсан хүч болон сэтгэлийн тэхээвэ гэмээр зүйл болноо. Өрсөлдөгч нараа толгой дараалан төрүүлсээр хүмүүсийн ялах байх гэгдээдсэн лайш гих залууг хүртэл хойно хайнаа. Гол нь тэр ялаагүй ч гэсэн эзээж мартагдахгүй зүйлийг бүтээсэн. Луис маань
Хамгийн урд нь сүүлийн тойргийг тойрсон рекорд тогтоочноо. Эндээс бид Луисийг ямар тэнхээтэй шииртэй ирвэ гэдгийг харж болохоор байна. Ийхүү баярт явдал нэг удаа үргэлжилсэнгүй. Биднийг ахин одоо өөрөө далаа руу шидчихнэ. Далаа дээр ослын булт хийлээ. Луиси маань хөл ядж хахад нэг төмөрт дарагчнаа. Живэд явдгийн даваан дээр нөгөө л хаанаас гардаг нь мэддэхгүй хүч гарч ирэн мултарч аврагддаг. Сэлээд гараад иртэл Лазны жолооч Пил болон Майк хоёр л амьтай голтой байж идэг. Арай хийж хоёр ширхэг аврах завин дээр хоёр алганд багтмаар л олтой гуруулхнаа үлднэ. Өнөөх нь өрдөөсөө ус болон шоколад л байдаг. Манай хүн арай сэргийн болохоор нөгөө хоёртоо энэ хүнсээ маш багаар иднэ. Зах нь харагдахгүй далаад хэр удаж иж аврах баг ирхэн таашгүйг хэлдэг. Эхний шөнөө бүгд л зөвхөрч байгаа юм л та. Дараа өдөр нь нэгэн онгоц ашгүй нисж явааг хардагч гараараа даллаж орилж ашигчаач тэднийг хардаггүй. Удалгүй Луис маань гамтай багаар идэх байсан шоколадны хоосоотыг олдог. Шөнөөр Мак угаасаа бүгд өхнээ. Ямар хамаатай гэд бүгдийг идчихсэн байдаг. Ёстой юу ч хэлэхдээ 3 дахь хоногоос халуунаар шарж түлэгдсэн, гөлийсэн, өлссөн залуус маань яах вэ гэд нөгөөхөө мажид ялхаагаад хөвчээтэл сайн захлаа санаагаараа гихчээр завин дээр нэрээд сууж амжаагүй байтал нөгөө турж өгөж юу ч идэхээс буцахгүй болсон гурав маань барьж аваад дуртай дургуун итв. Идлээ, бойлчлоо, нөгөөхөрөө бүр өгөөшийгээд загс хүртэл барьчихж байгаа. Энэ хаа очиж арай дээр баха. Тэгсэн Пил маань нэрээ миний мэдхээр хоёр нөхөр 24 хоног бидэн шиг дисчээсэн. Тэгтээ эцэст нь тэд бараг л галзуу гэд хэлэхэд болохоор болчихсон байсан. Эдэргээд л хоорондоо учир зүггүй яриа өрнүүлцгээдэг. Ер нь бол энэ хэд тэр зам руу яваад байгааг Луис маань анзаараад л байдаг. 18 дахь хоногийн орой манай залуу гэр бүлийнхээ зургийг харсан шигээ найз Пилээсээ асууна. Бурхан биднийг бүтээсэн үү? Албаар давж гарах гээд биднийг сорж ивэл яах вэ? Инээдрийг гэсээр залбирдагч бурхан тэдний хүслийг буруу сонссон бололтой. Учир зүггүй шуурж достой цөөнгийн араас айрг уудсан эзний гүрэлцэх хөдөлгөөн шиг л шидэлж гарнаа манай хэдийг. Ашгүй шуурга намжиж бурхан маань гэмээ цайруулж тэдний дээрээс бороо асганаа. Хэд хоногийн дараа тэднийг тойрдог махчин загснууд биш тэд өөрсдөө аюулуулж хуурсан байдаг. Гуруулаа гуйлж агаад нэг муу загсыг амархан цааш нь харуулчих байгаа. 27 дахь хоног дээр Пилийн толгой зүгээр болчихсон байдаг. Амхандаа идгээд биеийн зогцоод байгаа мод нөгөө яриад исэн 24 хоногоо хизээний давцсан загсны махц ажиллаа сууж байлгүй л ах. Ингээд элдвийг ярьж инээж өгрөө сууж идэл онгоцны бараа олж харнаа. Орилж хашгирж бавжийг дропны буугаар буудан намайг ашиглаач гэж гуйсны хариуд нөгөө онгоц нь анзаарсан бололтой буцаж иргэдэгч зоосны нөгөө тал нь байх нь тэр. Юу тэдэн лөө шүршлээ шүү. Бүгдээр аймаа бодон далаараа өсөрч нөгөө муу гэрн болсон завин пастаны шанаг болчихноо хөрх. Ус руу орж гарсаар эцэст нэг юм Японы онгоц яваад өгдөг. Хажуугаар нь акулч өвд. Гуруула тэрүүхэн дэндээ бүхэлдсөөр нэг завайл нөхөж чаддаг. Далайн өвчин Макийг зүгээр ойлгосонгүй. Өдрөөр нийгмийн даатгалын шимтгс шиг шимсээр Макийг авааддаг. 45 дахь хоног хоёр зогц сэвтж байгаа айтай амьтай голтой хоёр юм хөвж байгааг харж байна. Энэ хоёр маань үн сэтгэлийн тэнхийг харуулж байгаа юм шүү. Би ч бас нэг иймэрхүү л байсан байх бол. Гиснээс Луис маань Пилдээ надаа сайн бас муу мэдээ байна гэж хэлнэ. Сайн биднийг хэн нэгэн олчихсан юм шиг. Муун тэд манай тал биш бололтой гэхин тэр. Япончуудын онгоц руу хөвсөөр байгаад ирсэн болж таардаг. Манай хоёрын аялал дуусч дараагийн шинэ аялал эхэллээ. Жүүлгийн өрөө нь нилээн давчив. Хоолно гэж хог юм өгтлаа шүү. Захирагч нь бололтой нөхөр дуудаж уулзнаа. За, танайхан хаагур зундж байна. За гатах энэ дээрээгээл. Манай үн шадруу юм болохоор гүрийгээд л. Тэгсэн манай үний Олимпийн үеэр огтуудтай наргижсэн зургийг нь гаргаад ирлээ шүү. Мөн үү гэсэн мөнөө л гэл. Бахаргалтай амиг одоо яалтанд билээд. Бас тэрүүхэн тэндээ худлаа юм зааж өгөө толгойг нь эргүүлчихнэ. Жүүлгийн өрөөндөө хуухай маажаад байж идэл. Манай хоёрыг угаад цэвэрлээд юу дараагийн амралт руу нь аваа явчихнаа. Нүдийг боож байгаа л ийшээ тийшээ нэ явж өгнөө. Явсаар Америкчуудыг хорж байгаа Япончуудын хорхилаагаар үрээд ирнэ. Бөөнөрөө нэг нөхрийн өмнө гөлөг болцсон зогсож байгаа. Энэ залуу бол шувуу очид энэ хорхын захирагч Ватанабе. Энэ бол хүүхдийн цэцэрлэг биш. Өглөө 6 цагт басна. Өдөр нь ялаа хийн. Орой 23 цагт яс амарна. Аль бүлчүүл чааж явахт манай шадруу залуу хараад байж байлгүй л яах. Өнөөх нь хүүхэн шиг урд нь ирээд миний нүд рүү хар гэж харахаар нь хожиж унахчаал. Хидэд хоцсныга дараа энд хин ч миний нүд рүү хардгүй юм атсан минь. Энэ дээрээгээл томорч өгнөө. Хідэн цаг говийн тэмээ шиг зогсож байгаад эцэст нь амрах байр руу оруулнаа. Чаавс тэнд нутаг нэгтүүдтэйгээ хов базж гарноо. Энэ залууг
Миллер гин. Эдний ярианаас бол энэ шувуу гээд нөхөр ууг нь баян айлаас гаралтай. Даанч авцаар болох гэж байгаа тэнцээгүү. Тэгээд ийм садист яргачин болсон гэдгийг мэдж авдаг. Түүний харцсан дөрцсөн хэн бугаач сайнаа үздэггүй гэж анхааруулдаг. За ингээд маргааш нь болж өнөө шувуу маань хин Олимпийн тамирчин бэ гэж асуула. Манай хүн чихэндээ гүрийгээл ойртож ирснэ. Хин Олимпийн тамирчин бэ гэхтэн гараа өргөв. Уралдуул наалагч. Даанч харамсалтай нь овоо гайг уралдж байгаад замдаа ядраад унчнаа. Сэтгэлийн тэнхээгээр унаж уссаар ихэлснээ дуусгадагч шувуу урьж дахин нэг удаа гаж үслэн анганаа. Новшин яргалаас нь залхсан Луис чамайг алж өшөөгөө авна гэдэгч шувуу тайвнаар. Чи тийм аргаар намайг алахгүй. Харин дайн дуустал амьд дисэх юм бол тэр л чиний жихний ал гэж хэлдэг. Үүнээс Луис маань нэгийг бодож хоёрыг тунгаанаа. Нэг шөнө манай үнийг утга учиргүй цагаан сарын өмнө хевснүүдээ гаргаж өвдөг шиг л гөвж гарнаа. Маргааш нь манай үнийг Японы хэвлэл мэдээллийнхэнтэй уулзуулдаг. Радиогоор манай хүнийг айл 2 жилийн өмнө дайн дамаа алдсан гэж зарлцсан байсан юм байлаа л. Тэгсэн эднийхэн чамайг амьд байгааг чинь зарлаад өгөө л гэж. Манай үнч гэрийнхэндээ санаа зовж ирсэн болохоор зөвшөөрнө. Луис маань радиогоор гэр бүлийнх минь сайн уу? Би амьд байгаа. Та нартай хайртай шүү. 100 сарын минь гэж хэлхэн тэр. Энийг сонссон гэрийнх нь шок. Ярилцлага дуусаад манай үнийг Баянгол ресторанд хоолнд оруулаад чамд тэднэр шиг сайхан амьдрах боломж байна. Гол нь чи энийг гээд өөрсдийн бэлдсэн ярих текстийг үзүүлдэг. Гар бариад бугуу гэгч нь болж байгааг мэдсэн Луис дунд 7 хурууны завсар эрхийн өрөө гिचээд тэрэлжтэй буцаад өрөөд ирнэ. Яагаад буцаад ирснийг мэдсэн шувуу маань чамайг одоо сурганаа. Чи бит хоёр хоёулаа адилхан хүчтэй. Анхны харцаар би чамд бондан болсон ухааны юм hodж өгнө. Шоронгийн бүх хоригдлыг жагсааж байгаад бүгднгээр нь манай үнийг хойзуулах шийтгэл оноодог. Хамгийн ихэнд манай Миллерийн зохих хэлж. Миллер зохихгүй чадахгүй гэдээсэн ч нөгөө муу найз пилинд бялам нүдцэн хаанаас ч юм гаргаж ирээд балбаад уннаа. Ингээд манай хүн шиир зааж альвэ намайг зохиотох гэл Миллер лөө гуйхтай шахын голоор орилдог. Ядж байгаад энэ хэд нь манай хүнд юм бодож явд юм уу? Өрөлд авч жихнээсээ hodж гарнаа. Ямар сайндаа л харий бүрийн уртл зохихвд. Цаг хугацаа өнгөрч өөрсдийгөө хөгжөөж бяцхан этүүд үзээ сууж байтал шувуу маань ирээд би маргааш өөр хорих руу шилжчихэр бас. Тушаал твс. Би мондөг байна уу? Ухааны юм бодож гарнаа. Энийг нь сонссон манай хүн эцэст нь энэ мөгийн орхоотой араас гарах нь гэл дотроо бодож идэл. Үнэхээр өглөө өнөөгч нь яваад өгч гинэ. Одоо л нэг юм сайхан тэрэлчиг байх нь гэж бодон ялхайгаа зууж идэл. Бөмбөг дэлбээд бөө юм болоодохноо. Манайхан байна гэж баярлаастай. Тэгсэн нэг зэрэг нь хэлж. Наадуул чинь ялагдахтаа тулгуула. Мань эдийг нухна гэдгийг сонссон л гэж. Үнэн бол муухай л гарууд юм. Ингээд манай эдийг өөбнөр нь богонд суулгаад алс хол өвсгөл нуурын эрэг жанхаа дээр аваад ирнэ. Эндээ өөрийн гэгнээс үдшийн бүрийн хүртэл нүүрс зөөдөг ажилтай болоодглоо. Хамгийн амир нь манай хүн захирагчийг хараад шууд бие сэтгэлээрээ унаад өгдөг. Нөгөө манекийн томилогцоо хорих ангид ирчлгүүл яах. Ороо жижиг юм хаана. Энд бол харж үзнэ гэж юм байхгүй. Унвал шууд авс руугаа унжийн гэж удараа гэдэг. Тэгснэ над руу харуул алдан тална гэдэг нөхөр албаар манай хүнийг зорж ирээд харсангүйгээд хожоодонд гачна. Амар токс. Үнэхээр л энэ газар өгсөн ч тоохгүй уртгаал хийдэг. Тамийн тэр хэлэр байдаг. Халтайгаад салгалаад явжсэн Луисыг маань хаж яхад шуугийн сугны ус нь түлхэж унгаад шагааг нь мөр болгочнаа. Уйлаад суултай нь биш. Ажиллахаас өөр яах вэ? Нөгөө талд өнөө шувуу маань Луисыг шамирч байгааг харж сэтгэлийн тавиралд эдлээстэй. Тэгж итгэлтэй болсон бололтой манай залууг чирж авчран томхон бан зөргөөд зогсгож тушаадаг. Арай гэж мөрөндөө өргөдөл кирийн шувуу толгооноосоо дээш өргөө атсан мэн л гэж байна. Луи уйлахын даагуур өргөсөөр л 5 дахь оройд үгжирдэг шиг бүгд тэг зогсов. All eyes on Луи. Луи эцсийн хүчээ шавхан бүр дээшээ өргөхөд шувуу энэ мөч түүнд ялагдсанаа мэдэн Луиг хоцж гарав. Энэ бол энэ киноны хамгийн айконик хэсэг байдаг. Ингээд нэг өдөр манай эдийг жигсэн дайн дуусцоо та нарыг усанд оруулъя гэж бөөн буутай гарав далаараа чиглүүлээл явууллаа. Жүжээлэн да. Манай эд бүгд хөв тавилантайгаа авилэрсэн. Удаанаар гэлтрэн алхацгаана. Өөр ч яах вэ? За ингээд өглөө дээ гэх бодлыг авралын онгоцны чимээ сарниулдаг. Яг л манай Луис, Фил, Мак 3-ыг далаад байхад ирэх ёстой байсан онгоц дүрээрээ дээгүүр нь тусламжийн дороо буулгаад яваад өгдөг. Энэ бол дайн дуусны дохио байлаа. Харин Японы зэргүүд буугаад доошлуулж ихнээс явж идэг. Эргэлтэнд ирсэн гарууд энд тэн тамхиа татаал сонин гарчиглаал том сууж байх зур. Манай Луис шувуугийн амыг асуухаар нааран дээр нь ирсэн ч аль хэдийн явчихсан байдаг. Гол дүр маань ийхүү нутагтаа ирж
Цемент нь шалаа нэг үнсэж аваад ах, аав, ээж дүү нартаа тэрврүүлсээр кино маань амар сайхандаа жаргаж байна. Бидний чадахгүй гэж бодсон бүхэн угтаа бол арга зам авлигээд байж л байдаг. Гол нь харах өнцөг хүрх зүгтээ итгэлтэй байхад бид хизээж мохшгүй. Дараагийн киногоороо уулзцгаая. Хэрэв танд энэхүү кино маань таалагдсан бол лайк болон subscribe дараарай.